За сайн байцгаана уу. За өнөөдөр RS 350 маркийн машины PCV калабын яаж өөрөө цэвэрлэх аргыг зааж өгье. PCV калабын цэвэрлэхэд ашиглагдах хоёр багж байгаа. 19-ийн төлхөр хэрэг болно. Одоо нөгөөх нь цэвэрлэх бодис маань ийм хэрэг болно. Ийм хоёроо цэвэрлэнэ гэсэн үг. PCV калабын маань энэ сорхол руу орсон ийм одоо гэрээшгний дээд тагнаас гарсан нэг ийм 19-ийн болт байгаа. Одоо эхлээний ээжинд энэ шаланкаа суглаад одоо энэ 19-ийнхаа төлхөөрөөр одоо энийгээ тайлнаа гэсэн. Ихэнх нь юм жоо чанга байх хэвээр. Завсраараа тосалдуулахын тулд юм чанга байдаг гэдэг. Яа. Ингээд нэг PCV кадап маань гараад ирж байгаа. Гараад ингод энэ талдаа ингээд бохирдол ихтэй нагаар ихтэй юм хар байгаад байвал эдгээр чинь дутуу хагдана гэсэн үг. За одоо энэ дотор талын хартаа талаас нь үлдэнгууд сайн зүгээр үлдээгдэх хэвээр. Одоо энэ нөгөө талаас нь үлдээгдэнгууд эдгээр ингээд цаашаа бараг л агаар нэвтрэхгүй шахах байх хэвээр. Тэгэхээр энэ ажиллагаа зүгээр байна гэсэн үг байхгүй. Тэгээд одоо энийгээ сайн цэвэрлээ тавингууд өшөө их сайн болно. Хаалт нь одоо өвдгийн битүүмж нь удам сайжирна гэсэн үг. За цэвэрлэхдээ нүд амруугаа энэ бодис үсрөхөөс хамгийн гол нь нэг сэргийлэх ёстой. Тэгээ хоёр талаас нь ингээд сайн шүршиж өгнө. Одоо энэ гол юм чи мөө харах нагаар хог гарна. За цэвэрлэсний дараа нөгөө калап маань одоо ингээд сэгсрэнгууд өөрөө ингээд дотроо ийм сул хөдөлгөөнтэй ийм одоо юу калап нь өөрөө ийм ажиллагаа нэг ийм сул ингээд ажиллагаатай зүгээр болсон байна гэсэн. Тэрээ ингээд хөдлөхгүй байгаад юм бол дотроо гацаатай байна гэсэн бас. PCV калапынгаа зэдүүдээ цэвэрлсэн калапынгаа одоо буцааж байна. Ер нь PCV калапын одоо юу гэдгийг бохирдоод ингээд гацах үйлмө явцдаа ер нь яадаг вэ гэхээр хөдөлгөөр мэдгдэх юм юу байдаг вэ гэхээр хөдөлгөөрийн тос идэлний гэсэн. Одоо энэ чинь дотроос нь юу тос чинь өөрөө гараад энэ рүүгээ хаактаа болчихгоо дахин шатаана гэсэн. За эдрийг боосныгаа дараа сайн шалгаж үзэх хэрэгтэй. Сул боох юм бол завсраараа энэ тос алдна. Тэрийг сайн шалгаад шаланка буцааж бүрэн сайн хийгээд хомуучгийн буцаагаа сайн авчиж хийх хэрэгтэй. За ингээд болоо. За PCV калапын цэвэрлэх төлөвлөгөөг та бүхэнд хүргэлээ. Анхаарал авсан та бүхэнд баярлалаа.